Сайн байна уу? E-class цагийн сургуулийн удирдлагын систем дээр улсын шалгалтын төгсөх болон төвшиг шалгалтын дүн оруулах заавар видеог хүргэж байна. Анги удирдсан багш эсвэл менежер өөрийн эрхээр нэвтрэн ороод төгсөлт төвшилт эцэсний шалгалтын дүнд эцэс рүү орно. Анги удирдсан багш өөрийн эрхээр орсон үед зөвхөн даасан анги нь харагдана. Менежер өөрийн эрхээр орсон үед бүх анги харагдана. Улсын шалгалтын үнэлгээг оруулах ангиа сонгоод ECS шалгалт татах дээр дарахад дараах хүснэгтэнд дүнг оруулах боломжтой шалгалтын жагсаалт гарч ирнэ. Дараах шалгалтын төрлөөс заавал гэсэн төрөлд тухайн анги бүлэгт байгаа бүх хүүхдийг сонгоод хадгална. Ингэснээр нийт 25 сурагчтай дүн бүтгэх боломжтой харагдаж байна. Үйлдэлт гэсэн цонхны харалтаа үнэлгээ дээр даран сурагчдын шалгалтын дүнг оруулна. Дүнг оруулж дууссан үед хадгалах дээр даран бүртгэсэн гэх ягаан төлөвтэй болсны дараа илгээх дээр дарна. Үүний дараа менежер хуучин ECS менежерийн эрхээр ороод эдгээр илгээсэн дүнг баталгаажуулах ёстой. Ингэснээр улсын шалгалтын дүн тухайн хичээл дээр тухайн хүүхдүүдийн дүн баталгаажна. ECS дээр менежер баталсан бол дараах товч дээр дарж шалгана. Шалгалтын төрөл дээр мөн сонгох болон гадаад хэлний шалгалт орж ирнэ. 9 болон 12 дугаар ангийн төгсөх ангийн сурагчид гадаад хэлний шалгалтнаас англи хэл эсвэл орос хэлний хичээлээс сонголтоор өгнө. Мөн сонгох шалгалтаас нэг л хичээл сонгож шалгалт өгнө. Англи хэлний шалгалт дээр аль сурагч шалгалт өгөхийг сонгож оруулан хадгалах дарна. Дараах 2 сурагч дараагийн сонгох шалгалт дээр нэр нь байхгүй буюу хасагдсан байх болно. 9 дугаар анги буюу төгсөх ангийн сурагч дээр жишээ харцгаая. 9 дугаар ангийн шалгалт дээр заавал өгөх 2 шалгалт байна. Тухайн ангийн бүх сурагчид дараах 2 хичээл дээр шалгалт өгөн үнэлгээ авах ёстой. Гадаад хэлний шалгалтнаас аль нэг хичээлийг нь сонгон өгөх боломжтой. Англи хэлний шалгалтыг дараах хүүхдүүд сонгоход орос хэл дээр англи хэл сонгосон хүүхдүүдийн нэр хасагдаж гарч ирнэ. Сурагчид өгөх шалгалтаа сонгосны дагуу хуваарлсны дараа үнэлэх товч идэвхжинэ. Шалгалтын үнэлгээ гарсны дараа үнэлэх хэсэгт үнэлгээг оруулан хадгалах дараад илгээх дарна. Сонгох шалгалт дээр мөн адил сурагчид нэг л хичээлийг сонгох журмаар явна. Танд амжилт хүсье. E-class цаг минь.